За бүгдээрээ сайн өглөөний өдрийн мэндийг хүргэе. Ажгаар энэ галын маш яваад төрөх хугацаанд хөрөгчөөс салгачлаа. Ингээд хажууд амар дуурайд байгаа болохоор за тэгэхээр подкаста би BBD гэж нэрлсэн. Нэрний утгаа би дараа тайлбарлая. Тэгээд ерөнхийдөө бол ерөөсөө сэдвт хязгаарлагдахыг хүсэхгүй байгаа. Би өөрөө яг ингээд ганцаараа амьдардаг болохоор ч юм уу подкаст өөрөө сонсох маш дуртай. Тэгээд өөртөө нэлийн сонсох юмгүй болоод ч юм тийм байгаад байсан болохоор өөрөө подкаст хий гэж бодоод тэглэлж юм. Эхний дугаарчаас мэдээж жоохон алдаа оноо байж магадгүй. Та нар минь ойлгоорой. Ер нь бичих миний амьдралыг хэрхэн өөрчилсөн талаар ярих гэж бодлоо. Тэгэхээр энэ миний гартаага яг миний дэвтрүүд байна. Тэгээд яг ингээд 5 энэ одоо хэдэн төрөл 6 шиг байна. Тэгээд бүгд ингээд яг өөр өөрийн гэсэн зорилготой байхгүй юу. Гэхдээ яг өнөөдрийнхөө бичлэгээр би яг мэдрэмжээ тэмдэглэх гэдэг юм чиний амьдралд хэрхэн нөлөөлж болдог. Тэгээд ерөнхийдөө бичиж эхэлснээр бас миний амьдрал хэрхэн өөрчлөгдсөн тухайгаа ярих гэж бодлоо. Энэ дэвтрээ хөтлөөд жил болсон байхгүй юу? Анх 3 сарын 10-нд хөтлж эхэлжсэн. Тэгээд яг энэ дэвтрийг эхэлжсэн би болохоор 19 тайсан. Маш юм anxiety гэж байдаг штэ тий. Тийм сэтгэл төвшөлттэй бас өөрийгөө ингээд айгүй тийм боддог ингээд өөртөө айгүй тийм шүүмжлэлтэй ханддаг ч юм уу тий. Бас яг тухайн үед нөгөө миний нүрээр бүр үнэхээр их батг гарцсан. За бүр ингээд батг байхгүй газар гэж аахгүй. Одоо ч гэсэн би ер нь батханыхаа сорвтой тэмцээд явж байгаа ч гэсэн тий. Тэр бол бүр миний амьдралтаа ингээд тулсан хамгийн хэцүү мөчүүд байсан юм болоо гэж би боддог байхгүй юу. Гормоны батг байсан. Тэгээ дараагийн подкастаараас ер нь батганаасаа хэрхэн салсан тухаас ярмаар байгаа. Өмнө нь ч юм уу яг ярьсны асуудалтай байж үзээгүй. 19 наснда гинт ийм амар ярьсны асуудалтай болоод тухайн үед өөртөө итгэх итгэл маань бүр ингээд байхгүй болоод хүмүүстэй гадуур ингээ уулзах болонгот би ингээ ярьснаасаа санаа зовоод гарч чаддгүй тийм байсан байхгүй. Тэгээд би ерөөсөө бичиж гэж бичээгөө надад зүгээр ингээ тухайн үед амар хэцүү байсан. Би тэрийг гадагшлуулмаар байсан. Тэгээл яг хамгийн анх бал үзэг аваад бичиж эхэлсэн. За ерөнхийдөө бичиж эхлэхийн өмнөх би яг тийм байсан байх нь шүү дээ тий. Тэгээд одоо би яг шинийхэн төгсгөл бас дэвтрийн хэсгүүдээс уншия гэж бодлоо. Одоо бүгдээрээ яг гоё. Бичих гэдэг зүйл яагаад чухал юм? Яагаад та бичих ёстой юм гэдэг талаар ярих гэж бодлоо. Тэгэхээр яг шинжлэх ухааны үүснээс бүгдээрээ бичих гэдэг зүйлийг аваад үзэх юм бол тархины яг reactive буюу хүний яг сэтгэл хөдлөлт автцсан байгаа тийм мөчийг яг ингэж боддоор цаасан дээр буулгаснаар яагаад энэ зүйл надад тохиолдоод байгаа юм бэ? Яг энэний учир шалтгаан нь юу байсан бэ гэдгийг та сайн ойлгож чаддсан болов уу гэж би бодсон. Ингээд амархан жишээ хэлэх юм бол бид нэр яг математикийн одоо бодлого боддог штэ тий. Бид нэр шууд тархиндаа ингээд бодож чадахгүй тий. Ингээд бүхүүлдлийн үржих хуваахыг хийгээд ч юм уу ерөөсөө тэгж бодож чадахгүй штэ. Бид нэр математикийн тэр бодлогыг бодохын тулд тодорхой хэмжээний арифметик үйлдэлүүдийг хийж ингээд тэр бодлогын хариуг олдохтой адилхан бичих гэдэг процесс бол яг үүнтэй адилхан. Чамд ийм асуудлууд байгаа. Чи тэрийгэ бичснээрээ тархиндаа процесс хийгээд тэрнийхээ асуудлынхаа шийдлийг нь олж байгаа юм болов уу гэж бодож байна. Би багтаас нэлээ ер нь бол тэмдэглэл хөтлөх гэж хичээдэг байсан л та. Ялангуяа буужоо гэд нэг юм гарч ирдэг байсан шүү дээ. Тэгэнгүүт нэгдүгээрт би одоо тийм гоё дэвтэр байдгүй. За хоёрдугаарт би ерөөсөө тийм одоо миний бичгийн хийвч гэсэн тийм гоё биш. За би ингээд тийм сайн чимгэлж чаддаггүй ч юм уу. Тиймэрхүү нөхцлөөс болоод би ингээ өөрийгөө голоод болчдөг гэсэн байхгүй юу. Тэгээд би яагаад энэ дэвтрийг ингээд дуусна хөтлөөд тэгээ би одоо яг энэ шинэ дэвтрээ ингээд өөрөө чимэглээд явж байгаа. Тэгээд яагаад ингэж энэ дэвтэр ингэж тууштайгаар бүтэн жил надаа ингээд хөтлөгдсөн болоо гэд бодоод үзэхээр би ерөөсөө өөрийгөө шүүмжилдэггүй байсан. Хоёрдугаар би ерөөсөө энэ дэвтрийг гоё байлгая, сайхан хөтлөе гэж ерөөсөө хичээдгүй байсан. Би зүгээр л дэвтэр үзгээ аваад бичдэг байсан. Тэгээд хүний бол тийм санаа сэтгэлийг зовоох асуудлууд ерөөсөө дуустдаггүй болохоор хүн яг ингэж бичих гэдэг бол бүр маш хэрэгтэй гэж би бодож байна. За тэгээд одоо бүгдээрээ миний дэвтрийг хамтдаа уншицгаая. Энд тэгтээ яг 19 настай би тэгээд миний ингээд амар хэцүү байсан мөчүүд байгаа гэж бодоорой. За та нар маань тэгээ бүгдээрээ энэ дэвтрийг яг 1 жилийн өмнө уншаад, үйл явцыг уншаад бас давхар яг төгсгөлд нь би яг ямар сэтгэл зүйтэй басныг хамтдаа харъя гэж бодож байна. За тэгээ дэвтрээ би ингэж чимгэлсэн юм байна. Чимгэлэхгүй байсан ч болно уу? Та нар маань зүгээр л өөртөө ингээд
ямар байгаа ядлахыг хүсэж чинь тэр бүхнээ л яг чөлөөтэй хийгээрээ. Энэ бол таны дэвтэр, энэ бол таны тэмдэглэл, төгс байлгах ерөөсөө шаардлагагүй. За би дэвтрээ яг 30 настай өөртөө ингээд цагтл бичиж эхэлсэн байхгүй юу. Тэгээ би яг энэ захиагаа энэ давсар авчулсан байна. Тэгээд яга яг юу бичснээ бол одоо ерөөсөө санахгүй байна. 30 хүртэл унших гэж бодож байгаа. За дараагийнх нь болохоор энэ яг 3 сарын 10 гэж байгааз. 3 сарын 10-нд энэ дэвтрийг дөнгөж авчаад яг бичсэн тэмдэглэл маань байна. За бүгдээр яг хамгийн ихний хуудсыг уншия. Сайн уу? Төрхөн хугацаанд зүрхээ чагнаж, төрхөн хугацаанд аниргээд ор ганцаар баймаар байсан болохоор чи миний тайтгарал байж чадах уу? Чи миний амар тайван, аз жаргал, баяр хөөр, санаа зовнил, уйтгар гониг байж болох уу? Үннийг хэлэхэд өөртөө дургу хөрч, өөртөө маш их шүүмжлэлтэй хандаж, бусдад шүүмжлэхээс айж, бусдын намайг бодох бодлыг тархиндаа шинээр үүсгэн, дэндүү их өөрийгөө зовоож оршиж байна. Чи тэр бүхнийг минь агуулж болох уу? Чи миний тайтгарл байгаа ч гэж бичсэн байна. За тэгээд одоо бүгдээрээ дэвтрийн гол хэсгийг уншия. Төрсөн өдрөөрөө яг ингэж бичижсэн юм байна. Миний төрсөн өдөр яг сарын төгсгөлд болдог байхгүй юу? Би ямар сайхан өдөр төрөөвэ гэж гинэт бодов. Энэ талаар нэг ч удаа бодож байгаагүй юм байна. Өнгөрсөн жил өөртөө хэлж байсан үгээ санаж байна. Маш тодхон санаж байна. Би ер нь л төрсөн өдрийн минь яг маргааш шинэ өдөр эхэлт юм байна. Ямар их өөртөөгөө тэмцэлтэж, бас бусадтай хийж, өнөөдрийн өөртөөгөө нүүр тулваа, өөрийгөө тэврээд аммаар санагдаж байна гэж бичсэн байна. Тэгээд 2024 оны 9 сарын 10-нд дэвтрээ яг ингээд бүгдийг уншижсэн юм байна л да. Сони юм дэвтрээ 3 сарын 10-нд эхэлж байж, яг 6 сарын дараа дахиад уншиж гинэ. Тэгээд би 6 сарын хугацаанд үнэхээр их агш дэвшсэн байна гэж байна. Энэ болохоор миний төрсөн өдрөөр манай найзуудын надад хэлсэн үг. Тэгээд хөрхөө зураг байна. Хөрх юм бэ. Тэгээд миний яг дэвтэр одоо хөтөлж эхэлснээс гарсан надад үр дүн гэх юм бол нэгдүгээрт би өөрийнхөө сэтгэл зүйтэй ажиллаж өөрийнхөө бодлоодыг хянж сурсан. За мөн түнчлэн миний одоо сурлагын амжилт юм уу те маш сайжирсан. Тэгээд сэтгэл зүйн хувьд за тэгээд нойрны чанарын хувьд чиний хичээл, чиний академик чадрын хувьд найз нөхдөдөө харилцах гэдэг ер нь бол чи бүх асуудлыг зөвхөн 10 минут л бичснээрээ хянж чадна гэж би бодож байна. Та яг дэвтэртээ юу оруулж болох вэ гэдгийг ярьж өгье гэж би бодлоо. Энэ дэвтэрт нэрээ зөвхөн миний мэдрэмжээс гадна би ингээд дэвтэр дээрээ найзуудаараа амар их юм үг бичүүлдэг байсан. Энэ манай нэг гадаад найзын манад бичсэн үг байна. Бас ерөнхийдөө бол ингээд энэ дэвтэр ер нь баг ингээд юм scrapbook гэж байдаг штэ. Тэм юмний ч цуглуулга, миний мэдрэмжийн ч цуглуулга. За тэгээд найзуудаараа үг бичүүлсэн. Заримдаа ингээд аяллахаа бас тэмдэглэлийг биччихдэг байсан юм би. Өөрийнхөө яг бас жижигэн achievement буюу яг ийм амжилт гарвал шууд ингээд наагаад өөрийгөө ингээд чи чадсан байж та гэдэг тийм мэдрэмжийг бас өөртөө их өгөх дуртай байсан. Би өөрийнхөө нэг эрүүл мэндийн шинжилгээний хуудсыг бас оруулсан баг шүүгээл энэ дэвтрийг ер нь яаж ашиглаж болно. Тийм болохоор таны дэвтэр ерөөсөө төгс байх шаардлагагүй. Та зүгээр л гоё ирээд харахад гоё хадл болно гэж би бодмоор байна. Би ерөнхийдөө бол яг нөгөө нэг янз бүрийн апууд ашиглаж нөгөө өдөр төлөвлөхөөр нэлээд үздэг байхгүй юу. Тэгээд яг уу тэгээд төлөвлөчгөр аюу амар байдаг ч гэсэндээ яг би цаасан дээр бичснээр илүү өөртөө яг ойрхон илүү яг ингээд зүгээр л би хийх юмаа ингээл бичээл дараал амар хурдан амжуулж чаддаг юм шиг надад санагддаг байхгүй юу. Яа на миний бүр нэг юм аюу тийм замбраагүй ярьчвуу та гэж бас санаа зовж байна. За тэгтээ яах вэ? Эхний юм чинь би яг энэ чигээр нь оруулж хийж бодож байна. Цаашдаа илүү гоё нөгөө сонсоход ийм амар байлгах тал дээр илүү анхаарнаа за орчно. За тэгээд бичих бол миний амьдрал ингэж нөлөөлсөн. Тэгээд би яг яаж дэвтрийг хөтэлдэг мөн түнжлэн бичих гэдэг зүйл чиний амьдрал ямар гоё
зүйлийг авчирч болохыг би ингээд товчхон энэ дугаар дээрээ ингээд хүргэлээ. Description хэсэг дээр яг энэ подкастыг яагаад эхэлж байгаагаа оруулсан. Тэгээд бас нэрээ би Google Form нээсэн байгаа. Та нараасаа бас ингээд гоё мессеж аваа, тэрийгээ бас ингээ уншаад хамтдаа гоё зүгээр л юм гоё тухтай тайван тийм л газар байхыг би хүсэж байна. За тэгээд миний ихний дугаарыг ингээд авсанд баярлалаа. Тэгээд жоохон нүдэг гүйлгээд байна гэсэн тиймэрхүү комментууд амар их орж ирсэн байсан. Тэгээд тэр бол надад их тусалж байгаа. Би ингээд нүдээ жоохон төвшин байлгахыг хичээж байгаа. Ер нь бол ингээд бас сураал явж байгаа болохоор энэ процессоо ч гэсэн би өөрөө маш их хайртай байгаа. Тэгээд миний YouTube хаяг маань та нар маань subscribe хийгээрэй. Би яг подкаста болохоор аудио хэлбэрээр Spotify дээр оруулаад дүрс хэлбэрээр YouTube дээр оруулаад явна. Тэгээд дүрсийн үзмээр байгаа хүмүүс маань үзээд аудиог нь үзмээр байгаа хүмүүс маань бас үзээд яваарай. За тэгээ би одоо ер нь гэрээсээ гарахгүй бол оройтлоо. Би гэрээс гарч ирсэн байхгүй. За тэгээд бүгдэнд нь яг одоо бичиж эхлээрэй гэж хэлмээр байна. Таны амьдралыг зоогоод байгаа амар хэцүү байгаа асуудлууд бичснээр шийдвэрлэгдэх боломжтой шүү. За. Тэгээ би өнөөдөр амар говьцсан. Энэ юм их болохоор нэдэд маань төрс өдрөөр минь өгсөн. Баяртай. Хайртай шүү.